За гэж хөргөж сайн байна. За сайн байна. За ажил өндөр. Ажоо хөө сайхан да. Өндөр. Би танд энэ жигээ намартаа ирээ юм. Харин тий. Саг баарж байгаа юм шиг. Зас орж явахад сүүлийн удаа ирсэн. Дахиад зас орж явахад ирж байна. Ийм хав харгаад явхад өвдгөөр хүйт авчихдаар бохор гэж байна л да. Наркын тоо юм гэж юм. Сайн байна. Уже ирээд да. Баяр. Бүрдэж. За. Ийм хавд юм нэ. Хаанаас ороход сайн уугаад хүн ярьж хөөрдөөс хаах жоо юм уу вэ? Их хаан юм байна. Зэ. Энэ зунаа энэ хэдин сарсо ямар танд сонин буужна. Ер нь сонин ихтэй хаасаг үл юм да тий. Их олон юм болж өнгөрч байна. Тий. Улс орондч дээр дэлхийн дахиндч дээр ер нь маш олон юм өрнөл. Тийм л жил өнгөрч байгаа шүү дээ. Гэхдээ бүх юм сайхан дөө. Тэгээ сайн тийшэл явж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тий тийм да. Энэ миний ирэхэд танд аявшгүй ирэхэд шинэ баяр барж байна. Харин тий. Тэгээд юмнуудаа эхлээл цахаас нь эхэлж илээ байна тэгээд. Тийм. Өшөө нэмдэ. Ямар юм бодолтой баяр юу гэх юм? Ямар ашиг гэх юм? Ер нь манайх чинь ер нь хотоос их зайтай биш шүү дээ. Амархан бууц тий. Тэгээд ерөөсөө 50 мод газар шүү дээ. Тийм. 50 км. Тийм болохоор зэрэг бас нэг хүн амтын ирээд амардаг хүмүүс их байна л да. Ер нь дотны хүмүүс найз нөхдөөс ахуулаад гэр орныхон цаашдаа бас жуулчинд хүлээж авах бодолтой. Тэгэл иймэрхүү юм ийг л байж лээ. Тий. За. Тэгээд гэрүүд ч нэмж барина. Тэгээд дараа жилээс бол ажил жигдэрчих юм дээ. Тиймэрхүү үйл явдалтай байна. За гэж монголчууд бүхэд өхөө монголчууд хуу болтонд мөндөх хөргөж нэмтээ. Минь дүргий бүгдээр. Би мөнөө гэдэг бүрүүлдэ шахад ирээд сая уже хоног нэг оюухан гэрсээ хуугаад тавлын ирээд Монголд тавлын ирээд мөнөө дэрхэдээ бүд нэг сониохоор үдж бүхэн монголчууд хонихоор үдж байх юм нэ тэгээд манай энэ би ирэхэд хавраа састан сахи уже наша ирээ юм би тэгээд мөнөө намрын ихний заснаар бас дахиад л ирж. Сахи уже ирээ тэгээд барагдаа гоё да Монголд тавлаарэ юм гоё байна. Агаар сүгэр байна. Цэвэртэй. Тий. Тэгээд ийм нэг зас орж байгаа үед бол бүрч их сайхан шүү дээ. Тий. Сайхан байна да. Тий энэ өмнө игээд өнгөвөн ирүү шүү дээ. Газамна их хусаар ш. Тий. Зайг ирээд хоёлаа гэр бариад. Тий. Жижиг гэрээ бариад хоёлаа тэгээд дотроос орж байгаа шүү. Тий тийм да. Мөнөө энэ хэдин харсаа нэг их ханин юм боо манай Монгол ертөнцсөн нэ тэгээд ихэв төрүшин юм асамда асуудаг байна. Манай буряд монголчууд Оросд байхын монголчууд бүхэдэр аярд буряд това бүхэн монголчууд нэ хинэ Путин гэж манай Оросын президент наша ирэхэд их шуян боо манай монголчууд Америкийн байхын монголчууд шуяа гаргахан манай Оросын монголчууд шагнаархнаад аяа өхөн байгаа. Тэгээд тренд тухай та юу гэж бодож байна? Миний бодол ийм л байна. Зүгээр зөвхөн одоо бурайд Монгол, халимаг монголчууд маань биш тийм ээ. Дэлхийн бүхэл улс орон энд янз янзаар хандж байгаа л да. Тэгээ сайн муу элдв янзаар хандж байгаа. Гэхдээ бас чи нэг талаасаа бид нар чинь тусгаар улс бас өөрийнхөө юмыг одоо хэнийг хүлээж авах, хэнийг хүлээж авахгүйгаа улс орон бас
өөрийн бодлоор шийдчихэл байгаа бах. Тэгээд дургу байгаа хүмүүс олон биш үү? Энэ чинь болохоор зэрэг манай улс чинь олон улсын конвенцэд нэгтгэжсэн тийм ээ. Тэр шүүгэн конвенцэд нэгдсэн. Тийм учраас бол Путиныг ирэхэд барих үүрэгтэй байсан. Тэгэхээр зэрэг тийм үнийг урьсан нь бол би урьсан үедээ л буруу гэж бодоод. Тэрнээс бол ирсэн ч очноо барьдгүй бол монгол хүний зан шүү дээ. Гэхдээ ирсэн хүнийг барьж хорих ч юм уу тийм хорлох тийм л монгол хүнд л байхгүй л тийм. Тэрнийг бол харин урахгүй байсан байх боломж байсан байх гэж бодож байгаа. Тэгэхээр энийг аль талаас нь хоёр талаас нь л авч үзсэн л дээ. Чи бүдэ орцдог юм монголчууд хүүтрнээ огжимд. Энэ мөн их хүнд яралсаа хөрлдөө нэ тавар Путины юм тийм гэж. Нэг таваараа харахад монголчууд нэхэд манай сэчхүүнэ тийхдээ ямар байна гэж. Юм гээд хөхөд зүгээр тэр справедливость гэж тэр юу яах гэж юм гээд хөхөд түүхэм нэхэд бахал нэг түүхтэй өмнө гэжтэй хэдийн цагта их дээн юм нэг хамт ашиг гэж яа түүхсөөгөө бахан нэг хамт хэдийс замаар явхан нэг таваараа. Ер нь манай монголчуудын одоо Ахмад үе гэрдсэн ба тий. Ер нь тэр талаар яг тийм бодолтой байгаа. Тий одоо бид нар чинь түүхийн нэг үеийг хамтдаа туулж ирсэн тэр утгаараа бол энэ асуудлыг эргээр үлээж яваад байгаа тийм. Тэгээ нөгөө талаас манай улс чинь олон улсын хууль дүрмийг дэлхийн дэг журмыг дагаж явах ёстой. Тэр хуулийг биелүүлэх ёстой үүрэгтэй. Тэрний гишүүн улсын хувьд бол энэ бол бас их хүнд асуудал л да. Тэгэхээр зэрэг энийг л би яг зүгээр хоёр талтай л асуудал. Хоёр талтай. Тийм мөн ингээд юм дээр та орцдог баян манай монголчуудаар уусдагтай. Хамаагүй шүү. Тийм ер нь зүгээр яг би сошиал дээр харж л байгаа. Тэрнээс бол одоо өөр хүмүүс байхгүй л байл тийм. Халимгууд ч гэсэн муу адил. Би халимгийн одоо Монголд ойлголттой Монголоо түүх соёлыг дээдлж явдаг бас зарим хүмүүсийн тийм мэдлэгийг л харж л байдаг. Чи манай монголчууд тэгээд зарим хүн юм гэдэг хөдөө. Би Улаанбаатар ирээд зарим монголчуудаар узарж ярилцахад өмнө тэдэхэмнэ мэдгүй байна. Ихэр маандэ баядуу манай бодоо энэ юм гэж ямар ажиг гэж ямар байдал тавьж тийм юм мэдгүй байна. Та гэдэг мөн харахад тантай танилцаад хөөрөлдөд өмнө ярилцахад танд их Орсын монголчуудын баядуу юм мэдгүй байна. Тийм ерөнхийдөө бас хүмүүс янз тийм ээ. Одоо Орос оронтой холбоотой байдаг эсвэл хэл мэддэг тийм ээ. Тийм хүмүүс бол тодорхой хэмжээний мэдээлэлтэй. Ер нь бол мэднэ. Түүх мөг сонирхдаг хүмүүс бол бас мэднэ тийм ээ. Тэгтэл нийт ард түмнийг бүгдээрээ мэдхөөг бол бас тийм байхгүй шүү дээ. Тэд чинь одоо тэнд байгаа монголчуудынхаа ямар асуудал тулгарчихсан байгаа, ямар хүнд бэрхшээлтэй байдгийг мэдэхгүй тийм ээ. Одоо шинэ би бол бодож байна. Одоо хэлний асуудал гэдэг ихтэл одоо нэлээд асуудалтай тийм. Одоо хүүхдүүдээ төрөлх хэлээр эзэмшүүлэх боломжгүй болчихсон. Тийм байгаа тийм. Тэгвэл манай Монгол энд байгаа монголчууд бол тэрийг бол ихэнх нь мэдэхгүй шүү дээ. Ихэнх хүмүүс мэдэхгүй. Тэгээ тиймэрхүү мэдээлэл баг бол аль талдаа л байна гэж би бодод. Юм мөнөө танд би мөнөө Улаанбаатар суугаар өөрөхдөө дагаас арсан байна. Тийм. Улаанбаатар Монгол гүрний ирээд. Эгэ түрүүшин ихэндээ ирээд би монгол хөвөн дээр ярилцах орсдог байгаа. Монгол хөвөн дээр чи монгол хөвөн хэд бүрät хөвнө монгол хөвөн аягаа өмнө шүү дээ. Нэг аягаа. Чи саяхан ирээд байхдаа оюухан хөмдөг байгаа. Тэгэд мөнөө хэд би юу яадаг вэ? Улаанбаатар суугаар явхад монголчуудаар бүрät аяга дээр ярилцдаг. Тэгэхэд тэдэхэн хүн уузхан хүмүүднийх нь энэ шиг бүрät гэж юм. Бүрät монгол. Тэгээд нэг талаараа юм ажиг байна. Би ингэж бодох байна. Монгол хүн
бүхэн аюугаа мэдхий яадаг. Уулан тийм тий. Чи та нарын тухай юм гэж боддог. Тийм. Зарим хүмүүс намдаа уусгадны хүмүүс ши юунд буруугаар буруу хүмүүдээр намтай хөөрөдөн шүү. Яг яхад би монгол хүмүүдээр намтай яриасан гэхэд өмнө хайшингийн нэрс монгол бүхэн минус буряд хүн байна. Шин монгол хүмүүс гэхэд азарын хүмүүдээр уусгадны намдах хүмүүс монголоор ярьж байгаа юм шиг би хүмүүс нөө буряд аюугаа гэхэд өмнө чи буряд аюугасны монгол хүн шүү дээ. Тэгээд хоёр асуудал байна. Та юм зүйл бодно. Тэгээ тэр яг одоо бид нэр ингэх хэрэгтэй гэж би боддог. Одоо халимаг Монгол туваа. За туваач одоо яг хэлний хувьд бол турк өгшөлтэй хэл баг тийм ээ. Гэхдээ туваачууд маань хэдхэн жилийн өмнө одоо баг 100 өрхгүй жилийн өмнө монголоор ярьдаг гэсэн юм шүү. Тэгэхээр зэрэг одоо тэрийг сэргээх юм бол дахиад л сэргэнэ адилхан. Тэгэхээр зэрэг бүхэл монголчууд хоорондоо ойлголт чинь ер нь бол чив тэр тийм шүү дээ. Одоо ингээ бүрээ дээр шууд ингээ ярихад л одоо би бүрээдийг бол саадгүй ойлгодог тий. Чи миний яриаг ойлгоод явж л байгаа. Гэхдээ бүгдээрээ бол тийм биш. Шууд тулгамдж байгаа зү. Одоо чамайг бүрээ дээр ярингууд шууд эхлээд сонсож байгаа юм бол ойлгохгүй юм гарч ирнэ. Энэ явандаа бол гайгүй болж шүү дээ. Тэгэхээр зэрэг халимаг айлгсан айдлах. Одоо би халимгаар ярьж байгааг бол би нэг 50% ойлгох байх гэж бодоод байгаа. 50% тийм. Тэгэл явандаа ингээл үргэлж халимаг аялга ингээд сонсоод байвал одоо бас ингээд 100% арга ойлгодог болж байна шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд ойртож нягтрах хэрэгтэй, ярьдаг байх хэрэгтэй. Одоо тэгэхээр зэрэг бүгд л хин ойлгоно л доо тийм ээ. Тий. Тэгээ одоо ингээд Монголд байгаа гэгчэд ойртууд байна. Гэхдээ тэндэл одоо өөрхөн аялгаар яриад Улаанбаатар дөрөнгүүд бол Монгол халах аялгаар ярьж шүү дээ. Тийм учраас бол энд байгаа халахууд нь яг дөрөвд хүмүүс ярьж байгааг бол бас л Улаанбаатарын удамжинд одоо шинэ дөрөв дээр ярихгүй шүү дээ. Бид нар чинь дөрөв дээр нутагтаа ярьчаал энэ ч ирэл халах аялгаар ярьж байна. Бүхэн аюугаа мэдхий. Бүх аялал тийм хэрэгтэй тийм. Тийм да. Үндэ миний огт манай Монгол Монгол гүрэн Монгол нутаг өмнөйхэд газарнууд ондонд гүрэн рүү оронтой байна шүү дээ. Тийм. Чи аярд монголчууд халмгууд араяар баруунтай байна. Москва мянган мод байна. Тийм. Стагж юунэ буряд монгол нутаг өмнө Орос юнсоо тэн хөвөн цаана байна. Баярыг. Тэгэхдээ би гэж боддог байна. Нэний уртаа ондоогоор боддог байгаа. Ийгж боддог. Би ганца монгол хөв нөө ирмэдхий тийм. Тэгээд хэдийсээ ахаа хүн дээр хөөрүүлээд ярилсад намд модуу тархидан моров. Тэгээд ирэх хүн би баяр шамтай хөөрүүлж ярилсаж. Ирэхэдшний буряд аюугаа мэдхий байгаа юм. Буряд аюугаа ондоо хөвн ондоо гэж юм шиг тийм. Одоо хүндэг байдаг. Хүнд гэж хэцүү гэж ойлгож байна. Боддог байгаа юм. Тэгээд юу яагаа байна. Мөнөө ихэдэ игж авгана байна. Шамтай ходоо бүди уусаад ярилсан шүү. Ханя сонин юм ах өрөвтэй. Одоо бурайд аялал ойлгодог. Мөнөө ойлгодог. Тийм. Тэгээд тэр би монгол хүмүүс сайхнаар хавхаа аюул дээр хөрөвдөг бодож байна. Тэр хүн миний аюул дээр бурайд аюул дээр үгүй сайх та бахан юм байна. Бас тийм яг л тийм. Тэгээд тэр таваараа хэд та бурайд монгол ютгуудаар ашигда баягоо ирхүү. Тэгээ одоо бол бурайд аюул дээр тань сайхнаар ярьсан. Ойлгож чинь тийм. Тэгж би боддог бод байна мөнө хайраад байхдаа би мөнө өөргөө игж яадаг. Бүхий аюулнуудыг мэдхэх хэрэгтэй. Их хүн дээр хүлээж авах хэрэггүй. Яг тэгвэл зүгээр сонсоод л бид нэр биенийг ойлгоно, ойлгодог болчихно. Энэ үл өөр хэл сурж байгаа хэрэг биш. Тийм биз? Өөр хэл одоо би англи хэлийг сурах юм бол би маш их хичээнгүй ажиллах хэрэгтэй болно. Үгүй үндсийг судлах хэрэгтэй болно. Бурайд аялал одоо ойрд аялал монгол хэлээр ярихт бол ердөөл сонсоод сурах боллоо. Тэгээ явандаа бид нэр бичгээ сэргээх хэрэгтэй. Монгол хуучин монгол бичгээ сэргээх хэрэгтэй. Тийм да. Би мөнө зармиг газарташаад дөвгөр ороод хаван арц гэж үгэд тахир. Тийм овгоног. Тийм. Тулгамд нь тэгээд арц. Арцг үгэд. Тонгодлоор хөмөө. Тэгээд зармиг юмд таарам би хөмөө хортыг би арц гэшгүй гэдэг. Арц.
Тэгээд бие өгнө. Нэг шал буруугаар чи нөгөө талаас авна штэ. Чи бурайд хэлний багш игээд яваад байгаа гэсэн үг. Одоо тэр хүн чинь дараа уулзахтаа бурайд аялга иймэрхүү байдаг гэж бас мэдэн штэ. Тэгэхээр зэрэг хүн болгон бол одоо бурайд аялгыг бол Улаанбаатарт бол мэдхгүй. Бас ингээд шууд хэлэнгүүд шууд ойлгохгүй. Гэхдээ эн чинь ингээд явандаа хүмүүс бурайд аялга нэг жоохон иймэрхүү дуудлагатай байдаг тийм ээ. Чихэнд хоногшоод ирэхээр зэрэг хүмүүс яан штэ. Бас адилхан суурна. Бурайд монголчууд Оросоо ирээд бурайд монголчууд Монгол ирээд өөрөнгөө аюулга дээр хөөрөгдөж ярилцаж яваа мэдэх байна. Мэдэх болно тий. Мэдэх болно тий. Хүмүүс тийш ярилцах гэдэг мэдэх үү? Ярилцахгүй бол мэдэхгүй шүү дээ. Өөр хэлтэй юм шиг л бодоод яваад байгаа байхгүй. Тий. Тэгээд хоёрдугаарт юу? Хүмүүс бурайд хүнд монгол хүн ярихдаа арай жоохон удаан яриад өгчвөл амархан мэдэх байна. Бурайд хүн ч гэсэн адилхан. Ирээд монгол хүнтэй ярихдаа за аялга арай өөр учраас арай удаан эсвэл давтаад тийм ээ тэгээд л ойлголцож байна шүү дээ. Тий. Тэр юм байна. Манай Улаанбаатарт овон манай бурайд монголчууд байна. Ийм YouTube каналд хардаг хуултны мөндөг хөргөжний бурайд монголчууд Оросоо ирэн. Тэгээд их ханин байна тэр таваараа бид их трендийнхаа хөрөлдөг ярилцдаг. Юу яана? Монгол ирэхдээ хоёр хүн дээр ярилцсан монголчуудаараа Орос хүн дээр. Тэгээд англи хүн дээр. Тэгээд би Улаанбаатар сая явхада юу яадаг юм. Таньж хийдэг би. Мэддэг би. Энэ хүн англи хүн дээр Орос хүн дээр дуурахад манай бурайд Оросоо монголчууд гэж. Тэгээд Оросоо монголчууд гэж мэдхээр байна. Тэр юу яхада юм да хятадаар монголчууд бурайд монголчууд. Тэдхэн өрөнгөө аюул дээр хамаагүй дуурах байна. Тийм байна. Тэгээд юм байна. Тэр таваараа хайшин гэдэг же юу ярухаар гэжтэй гэж тэр тийм бодогоос хашин явуухаар гэжтэй монголчуудад манддахгүй бие ингээ аюулгүй мэдэх хэрэгтэй гэж. Тий. Тэгээд бас нэг талаасаа юм байна. Би боддог шүү дээ. Одоо бурайд аялга тийм үү? Ойр. Энэ бол одоо монгол хэлний өөрийнх нь чимэг байхгүй. Аялагнууд бол одоо нэг монгол хэл бол өрсөд нэг. Тий, нэг л хэл байна. Гэхдээ олон аялгатай. Олон аялга нь болохоор тэр хэлний хөг нь одоо хөгжим нь байхгүй. Тэгэхээр тэрийг бүгдийг нь устгах болохгүй. Яагаад гэвэл шүү дээ. Бурайд нь бурайд аялгаа заавал мэдэх хэрэгтэй. Тий. Ойрд нь ойрд аялгаа хадгалах хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ монголоор ярьдаг байх хэрэгтэй. Тийм. Тэгсэн цагт шүү дээ. Монгол хэл чинь баялаг одоо олон гоё аялгатай тийм ээ. Тий, тийм байна. Тий. Гээл хувцас шиг хэл нь үртэл тийм арай өөр гоё байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Баялаг манай хэл чинь. Тэгээ одоо би боддоо нэг одоохос чинь 20-30 жилийн өмнө одоо Монгол ингээд хоорондоо ингээд ойрд явдаг боллоо шүү дээ. Тэрээс өмнө бид нар биенийхээ огт ойлгохгүй. Адилхан монголоор ярьж байгаа мөртлөөс ойлгохгүй. Огт өөр аялгаар ярьдаг. Тэгээд нэг 4-5 жилийн дараа ханаас. Монголчууд нь биш нөгөө өөр монголчууд маань халах аялгыг маш хурдан сурсан. Одоо л ерөөсөө өөр монгол хүмүүс хоорондоо уулзаад хэлний асуудал ерөөсөө байхгүй. Тэгээд тийш яхав нэг гол хэл рүү гоортож явахгүй. Тэ? Одоо тэд нэр халах аялгыг сурчна гэдэг чинь өөрөөр монгол хэл рүү гоортож байгаа. Гэхдээ тэд нэр тэнд өөрийнхөө аялгыг хадгалж байгаа шүү дээ. Өөр монголчууд тэ. Тэгсэн мөртлөөсөө ойлгоход илүү аваар. Одоо би нэг хэдэн жилийн дараанаас бурайд монголчууд бол ямар ч асуудалгүй хоорондоо ойлголцоод тэгэл явна. Халах аялга руугаа ойртон тийм ээ. Тэгээд би бас хэлний мэрэгчлээ хүн биш шүү дээ. Зүгээр өөрөө ажиллаж байгааг л боддог байхгүй. Монгол хэл маань болохоор зэрэг улсын хэл болоод одоо 100 жил тийм үү. Нэг улсын төрийн хэл шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр шинжлэх ухаан, боловсрол, урлаг бүх юм нь хөгжөөд одоо энэ хэл бол хүүхд бүр багаасаа ингээд ерөөсөө байнга монгол хэлээр явдаг. Тийм учраас энэ хэл маань орчинтойгоо ингээд зохицоод, дэлхийдээ зохицоод хөгжөөд яваад байгаа байхгүй. Бус хэлүүд нь болохоор зэрэг өөрөөр хязгаарлагдсан юм л тийм үү. Одоо өөрөөр үндэсний цөөнхөн хэл болсон учраас тэр чинь одоо хөгжил нь тодорхой төвшөндөө байж гин гэсэн үг. Өөрөөр манай жоохон хосрогдсон байна гэсэн үг л дээ. Би тэгж бодоод байгаа байхгүй. Одоо шин хятад өөр Монголд шинжлэх ухааныхаа юмнуудыг бүгдийг хятад дээр заана шүү дээ.
Монгол хэл бол зүгээр л хүмүүсийн хоорондын харилцааны хэл. Тэгээд нэлээд эртний аялгаараа байгаад исэн. Тэгээд сүүлийн үед бол ингээ Монголтойгоо ингээ ойртоод одоо бол нэг тийм хэлний асуудал байхгүй. Тий. Явандаа ч гэсэн бүрээд ойртод нас тэгэл юм. Тэгэхээр эхэлж илүү баялаг болно гэсэн үг тий. Тэгээ одоо бородод маань халах аялгаа сураад өөрийнхөө аялгыг сайн сураад тийм ээ. Тэгээ халах аялгатай болчвол одоо уран зохиолын хэл байна Монголд. Шинжлэх ухааны бүх салбарыг монгол хэл дээр заана тийм ээ. Физик, хим, математик бүгд байгаа шүү дээ. Тэгээд ном зохиолууд маш их байна. Тэгэхээр зэрэг бас л нэг тодорхой хэмжээний боломж, хэлний боломж нэгдэж шүү дээ. Монгол хэл дээр бол хэдэн одоо сая ном эвлэгдсэн байж л тийм ээ. Тэрийг авч ашиглана. Явандаа бид нэр бүгдээрээ монгол бичгээ сураад эртний түүхээ бурайд халимаг гэхгүйгээр бүгдээрээ эртний түүхээ шууд уншичдаг болох хэрэгтэй. Одоо бид нар ч гэсэн одоо бичгээ сэргээх гээл тий үзчихэл байна л дээ. Ой, гойда ямар тугаан хүү. Тугаах нь дэл байна. Бүжил дэгэлдэг чинь. Тий. Тэгэл ойлгоход бол уулнаа. Зүгээр анх сонсож байгаа хүнд бол бас л асуудалтай тийм ээ. Тий. Тэгээд дэгээл гэдэг чинь хуучин монгол бичгээр юм шүү дээ. Хуучин монголоор бол дэгээл гэж биш. Тэгээд халах аялгаар бол дээл гэж юм шүү. Тэгээд өөрөөр хэлбэл бидний бичгээр бол нэг гэсэн үг дээл гэдэг үг л адилхан. Тэр энэ цаа Facebook-саа би зураг хараад би Монгол зов хүн мшинкэгаан зураг мшиг хараа үнкэгаан монголчууд сайн байна уу гэдэг мөнөө сайн байна уу сайн байна хөвдөн сайн хөвдөн хараа үнкэ тэр юугаа өгөндөө бохны угааш байна тийш гаяр зураг хараа үнкэ мөнөө энэт нэ бүхэд өгөхээр хөвөөх үү тийгэр Богны түргэн богоно. Түргэн богоно. Тэгээ цагаа хугацаа түргэн болоогүй л дээ. Ер нь хүмүүсийн амьдрал их яараа болчих. Тийм да. Одоо ингээд одоо утсаа гаргаад бичлээ гэхэд давчлаад л явна шүү дээ. Би хэрэндээ тэр 2 сард наашаа ирээд Монгол ирээд юунсан орж иддэг байгаа юм. Удаан Монгол ирэхэд хүнүүд удаахан яруугүй юм. Би Оросоо ирэхэд орой гэдэг юм гээд орой таарч ядай. Орой өгсөй юмд тийм үг гэж тэгээд манай бурад монголчуудаар үүсгэд орсдог байна. Орсоо. Монголчуудаар хүмдэд юуны хүмдэ өгөхөд юм. Дэхэрч яруугүй. Тий цаг байхыг тэгэхэд их хан юм байгаа. Тэгээд заушууг харахад яг түргэх юм түргэн байна. Тэр ажуу юугаараа явах. Тэгээд нөө бүдим нөө нэг их ажуу явуулж өнөвч би тэгж бодох байна. Их ажуу би бодох байна. Тэгээд хаяхан тэр ажуугаараа их нэг пресс-конференц хуруу гэдэг. Бүхэл тэр сэтгүүл хөгжнүүдээс сууж журналистнуудаас сэтгүүл хөгжнүүдээс сууж яриулсаж бүхэн Монгол ертөнцийн бүхэн монголчуудад Монгол нютогт бүхэн Монгол ертөнцид ийм Монгол карт, Монгол үндэстэн карт гэж ажуу бүтээж өгч дуугавч тэгээд ийгэж хурах байна танд асуудаг байна. Монгол товар монголчууд ард зон юм гэж тэрний тухай бодож байна. Танд даван хүмүүдэр яриулсаж хөөрөлдөж байдаг та. Тэгээд та өөрөө ингэж бодож байна тэр. Одоо би өөрөө бодох юм бол мэдээлэл ирэхлээр мэдээлэл багсаг авч байна. Гэхдээ бүх хүмүүс үл тэгж авч чадахгүй. Тий. Тэгэхээр зэрэг бол хүмүүс таниулах, ярих, ойлгуулах хэрэгтэй байх л та. Тэгээ хоёрдугаар талаа зэрэг хүмүүсийн өнгө сүлээж авах гэж нэг юм байна. Дараа нь бодсны дараа нэг өөр тийм үү. Тэгэхээр бид нар бол ер нь их таниулах хэрэгтэй. Тэр асуудал бол ер нь та нарын хувьд бол нэлээд мэдээллийг сайн түгээх хэрэгтэй. Дээд доод аль ч төвшөнд адилхан шүү дээ. Тэгэхээр зэрэг монголчууд хэлийн чанд одоо байж байгаа угсаатнуудаа өөртөө татдаггүй баг цорын ганц улс болоод Азиастай үлдсэн юм шиг шүү дээ ер нь. Би тэр
та нарын юг үзэж байгаа л харсан. Ерөнхийдөө бус орнууд бол бүгдээр л одоо хэлийн чандд байгаа өөр үндэстнүүдээ авах ямар нэгэн тийм хуулийн юу байд юм. Манайх баг хойцлогоос хоёр л одоо өөрийнхөө хүмүүсийг өөртөө авдаг үү те. Тиймэрхүү юм байд юм шиг байна. Тэгэхээр зэрэг монголчууд ч бас нэг онцлогтой шүү дээ. Бид нэр сайн таниулах хэрэгтэй байхгүй юу? Юу гэхээр зэрэг хоёр том гүрний дунд байдаг. Их цөөх хүнтэй. Жижиг улсын одоо иргэд чинь маш их хашир. Одоо тийм асуудалд их эмзэг ханддаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энийг одоо яг элэг нэгтнүүд гэдгээ сайн ойлгуулж бүх хүмүүстээ заавал хүргэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол бид чинь манайх их хашир одоо урдаас ихээ зэрэг хятад ороод ирнэ гэдэг тийм ээ. Хойноос ихээ зэрэг бүрээд халим гэхээс өмнө орсууд гэж хандна. Энэ чинь олон хүнтэй том өрн тий. Тэгээд бодлого нь одоо жоохон хүчээр дүрсэн одоо хамаагүй авах юм бол хятадуудаар дүүрчин эсвэл орсуудаар дүүрчин гэж айх чийдэ тий. Тэрийг бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй юу? Одоо Оросд чинь маш цөөхөн монгол үндэстэн яг жихэн монголчууд бараг сая үрдэг юм шүү. Тийм үү? Тийм цөөхөн ах トゥ нар маань байж байгаа. А бид нар бол айхта 140 сая үнэ сайн шүү. Тэгэхээр зэрэг тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол Орос гэхэл нөгөө чинь 140 сая үнэ. Сайн муу ямар ч хүн ороод ирнэ. гэж л байна. А хятад өөр Монголын тухай ярихаар зэрэг хөөх тэтэр чинь тэр мөн. А тэгээ өөр Монголд чинь 10 хэдэн сая. Тэгээд маш их холилдсон тийм ээ. Тийм учраас маш их болгоомжтой хандсан шүү дээ. Ер нь л тийм. Энэ нь бол олон жил ингэж болгоомжсон. Тэгвэл бид нэр бол хууль номоо зөв гаргаад монголчуудад татах хэрэгтэй. Хэл соёлоо сэргээх хэрэгтэй тэгж л боддог. Минийгэд харахад би ингэж бодох байна. Мөн Монгол картын ажгаар Монгол үндэстэн картын ажгаар юм. Тэгээд өөрөнгө найз таны найз энэ дээр бүрээд монголчуудаа орсдог байх монголчуудаараа ярилцдаг өөрөлдөж. Тэгээд ярилцахад тэдэхэмнийхэн ийм асуудал ийгж хөр бодох юм. Минийх мандах харахад Монгол карттай хүнүүд Монгол карт авахаа ирэхэд ихэнчи ирэхэд Монгол сэтгүүлтэй хүнүүд ирэх байна. Монгол зүрхтэй. Тий. А ихэнчдэрхэн Орос хөлд орхон Орос сэтгүүлтэй монголчууд нь Москва юм явах. Тэд нь Орос их хотод. Тий. А тэр Монгол ирэхэд ихэнчи би Монгол бодолтой Монгол сэтгүүлтэй гэж өөрөө яхада би тийгж бодох. Би наашаа ирэхэд өөргөө бүдэрж ирнэ. Хэн гэж хийж байгаа. Тэр наашаа ирээд явна. Энэ миний найзнууд Улаанбаатарт байна. Оросоо ирэх монголчууд. Тэдрэхэн монголчууд байхдаа тэр юм зураг хүлээж байна. Юу юу яна. Наашаа ирэхэд Улаанбаатарт байх найзнууд миний найзнууд яна Оросоо ирнэ. Тэдхэн бага өөргөө хэн би гэж тийм бодолтой ирнэ. Тэгэхээр бид нэр тэ элэг нэгтэй наашаа гэж байгаа хүмүүстэй бид нэр одоо ах トゥ гүйсээр хандах хэрэгтэй байхгүй. Тийм учраас л энэ картыг би их зөв юм байна гэж бодож байгаа. Энэ чинь хаа зэрэг Монгол хэл соёл дээдлсэн тийм хүмүүс ч тийм ээ. Тийм хүмүүс нь хандна. А тэрнээс биш одоо дөрөвний хэлдэг шиг нөгөө русский мэр Оростой дуртай хүмүүс нь бол цаашаа л Москва руу явна шүү дээ. Тийм ээ. Ленинград руу явна. Тийм байна. Тэгээд энэ Монгол карт намд тэрийг Монгол үндэстэн карт яриулсан монголчуудаар хөөрдөг. Тэдэхэн намд хэлдэг. Нышне это безопасность надо. Буде өгдөгөөр яах ётэй гэж. Мотрын тах бодох ётэй гэж. Тэгэхэд Казахстан байна. Тий. Казахстан бага хятад Орос хоёр хооронд сууна. Тий, хооронд адилхан тий. Тэгээд Казахч одоо өөрийнхөө иргэдийг, өөрийнхөө үндэстнүүдийг татаад одоо хэдэн жил болж байгаа вэ? Тий. Хэзүүн ч юм уу. Монгол өмнө Казах сайн хийж байгаа. Карт бүтээж байна. Тий. Хэрхэн баг? Хэрхэн баг? Сэрхэн.
дараагүй. Зүгээр за яг жоохон хойлоо хоол идэх тийм. А чи хов. Тэгээд яша гэртээ орох байлаа. Үгүй наашин гаргаад хов. Хоол тий идэн тий. За бүдэ энэ сейчас хов тавьж цаашаа яргасхвч. За яа. За хаван хов жирвэж бүдит насааша. Яргасч хөөрдөх юм нэ. Хоол идэхгүй бол сэрэг хүн байна гадаа тийм. Оо сэрэг хүн байна да. Оо бууза. Ух я. Бууза яаж юм нэ. Нэ. Амар амттай. Хэрэг хоол юм да. Тийм ээ. Гэр өрцөө ойлаа. Тий. Энэ тавхныг ямар хань юм? Хар тавхан гоо. Манай буряд Монгол нутагтай юм буус байдаг. Их хамттай байна. Бурядын буус алдартай юм. Саатайхан хүүдэн замаар ирээд хаван бузж яхад ямар гоё юм шиг. Надад ясна мах нохлон хоос ясалчсан юм бигүнэ. Монгол руу яхан их гоё байна да. Үнэгүй байна. Яа харьцангуй хямд байна тийм ээ. Хямдар байна. Манай юугаар нь хямдар гэдэг үнэгүй байдаг. На бурядад бол мал аж ахуй байгаа тий. Гэхдээ үнэн өндөр байна. Тийм байна. Мөнөд манай нутаг руу өхөр маваад уух газар өсөхөн байна. Тэгээд одоо нэг нүүдлийн аж ахуй байх боломжтой. Тийм байна. Энд Монгол нутагт их гоё байна да. Одоо монголч тэгээд яг нүүдлийн аж ахуйтай цэвэр нүүдлийн аж ахуйтай одоо баг ганц улс болох юм шиг тийм баг тийм. Дэлхийд ер нь цөөхөн улс одоо нүүдлийн мал аж ахуйтай газар нутгийн асуудал юм да тийм. Гэхдээ эн чинь бас хүндрэлтэй. Монголч нь өвөл зас их үнэн хүйтэн болно. Мал аж ахуй эрхлэл тийм байна. Бас бэрхшээлтэй. Бас өвс бас тийм хадлан авахд бас юу дээ тийм ээ. Боломж багтай. Говьор бол бараг хадлан авахгүй шүү. Өвс нам хуур тачир ургана. Орос руу бол хадлан их авж байгаа тийм. Би анхандаа Монголд ганц 5 байдаг гэж ханддаг байна. Тийм санаж байгаа. Наашаа ирээд контейнертойгоор яваад хуу модоо юм байна. Тийм. Наашаа явхад энэ халуун өмнөд ямар олон халуун өмнөд байна. Тийм. Тэгэл одоо чи газар байна, тавж байна, өлгөл насар байна. Чи одоо говь руу яваагүй юу? Яваагүй. Маш өөр газар бол янда. Зарим газар нь цөл вайлсэн бүр их юуг уул толгод үгүй ихш тал байна. Баруун дэшээ бол маш өндөр уул толгодтой тийм уултай тийм алтай уул. Хангаан руу тийм ханга том нуруу репт орсор юу вэ? Энэ Репт нэрэг Монгол руу чиж боозу ихэр
хүн иднүүгүй байна. Суухан байна. Манай нутагт ураад Монгол руу юун руу идея хаваа газар орчихсон. Дандаа буузаа. Бууз их алдартай. Ихэн зөвхөн буузаж байна. Тий. Бүхлээр мяха шанантай. Имэр. Тэд буузгээд идэж байна. Тий. Ер нь монголчуудын хоолой хоорондоо адилхан л доо тийм ээ. Тий, тийм байна. Тийм. Их тохиромжтой. Би тийм байна. Би Москва хотод шууд жуулсаа байгаад байж чадаагүй. Ямар хүндэг юм. Мяханын арай юунд л хажам резины хатгүй байсан. Эцгийн арга тэндхийн халмууд аяр монголчууд мяхаж гаргалдаг байгаа юм чинь. Тэр лөгөөр шууд хорхош ренэг гэдэг газар шууд хорхош. Юуна мяхан бөхдөш. Хаан хайр мяхан бөхдөш. Халмог хомки тэгжээж л. Тэрний авах. Тэр мяханы гоё амтай байх. А бүшин мяхад ихэн аргагүй. Этэй бүр. Тэгээд монгол хүний хаалунд бас их өвөрмцөлтэй тий. Их бэлчээрийн малатаар яасан. Тэгээд мах их хэрэглэн. Одоо монголчууд явахгүй газар алга доо. Одоо монголчууд бол тий. Дэлхийн хаан бол хаан явж байна. Нутгаа сандаг. Тэгээд хоолундаа сан. Тийм да. Хавын нутгаар явахдаа миний таньнууд ондоо гүрэн ошоод тэндээ яваад хоолн таарж иддэг. Тийм яг. Тэгээд хаяасан газараа заавал одоо бүрээдүүд солонгост их олон байна тий. Аван байна. Манай бүрээд бүрээдүүд маань орос хэлтэй болоод тэр одоо шин бүрээдэд солонгост бол маш олон монголчууд байгаа шүү дээ. Тэгээд тэд нар хоорондоо уулзж яддаг юм лөө уулздаг ч юм уу. Миний таниа хүмүүс уулзахгүй байна тий. Тэг шин яг гэвэл өөртөөгөө бодоод байна. Бид нэр өөр хүмүүс гэж бодоод байна шүү дээ. Тийм шүү байна. Тийм шүү. Тэрнээс бол монголчууд дээр яваад очихд бол бүгдээрээ л монголч гэж бодоо. Хоол унд тохирно, бие биендээ туслана, тийм ээ. Тийм байна. Миний таниа хөвгүүд Америк руу байхан таниа хөвгүүдний хөвжөөран. Хаяхан юу яаш юм те. Бие мүдрэх хөвжөн гэж. Тий. Хаяхан хөвжөн гэж. Монголчууд нь ч гэсэн бас л нэг юугүй орос хэл мэдэхгүй. Тий. Тийм учраас нөгөөдөлтэйгээ ойртож чадахгүй. Нөгөөдөл нь өөрсдөө би бүрээд би монгол биш гэж. Тийм да. Энэ бол эндүрлээ. Бид нэр энийг ойлгуулахад их л ажил хийх хэрэгтэй. Тийм ээ. Би тийм учраас та нарын ажлыг их зөв сайн ажил гэж боддог байхгүй. Одоо энэ дээр ч гэсэн Монголдоо ч гэсэн маш их таниулах, мэдүүлэх ажил хийх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй өдөө явхад бараг мэдхгүй. Бүрээд гээд Оросын бүрээд гээд орсоор ярихаар ойлгохгүй. Чи Монгол хүн юм бэл ягаад орсоор яриад байгаа юм? Тэнд маш хүнд байгааг бол мэдэхгүй л дээ. Би Монгол ирээд монголчуудаар уулзаж ярилцаж хөөрөлдөж бие ханаар мэдэх хөөхөд бүди буряд монголчууд арслуу байна. Хэр ихэр Монгол орос хүүд орон кэп гэж авгаж хөөе. Тэгээд чи бол хальцангуу давуу талтай хүн шүү дээ. Чи буряд хэлээр мэддэг учраас тэднээс илүү давуу шүү дээ. Одоо шинэ Монголд ирээл монголчуудаа яриад холбогдоод найз нөхөдтэй болоод өөрийн хүрээлэлтэй болоод эндээ сууц. Хэрвээ чи буряд хэл байхгүйсэн бол монголчуудтай ингэж танилцж чадахгүй. Шатки. Гадна үлдчихнэ. Тийм юм байна. Улаанбаатарсаа би ирэх хөх байна. Манай буряд монголчууд хөх байна. Орос хоёр монголчууд хөх байна. Би анхан ирээд бурядаар ярьсан монголоор оросхош. Монгол хүнээр ярьсхош. Тэгээд мөнөө идэг үнкээ. Дүүр осхош офис юм орхош хатра. Юнитэй үжимэнд өрөнгөтөр телефонынга утсанга хэрэгээр орхош. Тэгээд ороод
Энд тэндээ явхадаа би хөвдөө сайн байна монголчууд сайн байна гэх юм. Би буряд монгол би Орос гүрнээ гүрнөө ер нь монгол хүн би гэдэг чинь. Буряд монгол тийм ээ буряд монгол. Би өөрөнгөө аюулгүй дээр тантай яриусах. Тэгж хөөрөх ингээ яриусах ингээ урттай. Тэгж хөвдөө тэгдэн нэтэдэх нь манай монголчууд Оросоо ер нь монгол. Оросоо ер нь зэ тэгэд бурядаар яриусах юм. Аюулгүй авгах оролдно. Мне ирээд здравствуйте, я бурят из России, ходим. Окей, я вас. Оросд мэдгүй. Окей будет. Ихэнх хүнүүд не, окей будет. Минь дэтгүүд бурят аюулдаар ярилсан шиг ходим. Окей будет. Монголчууд окей. Нэг өсгөлдөр би ёшаа наран туушсан бай. Наран туушаад юу яагав дээ. Тэр съемк хийгээд 6 авахгээд юу нэ хоньны арс бүдрээд. За. Арс бүдрээд. Энд тэнд дошоод баряд үзнэвч. Хоёроо хамаатай тийм. Юн дээр дуурнаа. Буряд аюул дээр дуурнаа. Монгол хүн дээр буряд аюул. Тэгэхнээ нэг хамгийн ихнэр байгаад намдах хүн. Наймааш. Хүн. Аюул нэг юм. Би хүн би монгол хүн дээр буряд аюул дээр тантай хордно яаснув гэдэг нь. Не понимаю. Би зайгт харнамж тэгдэн. Это барашек гэж ордоор намтай би хүн би намтай монголоор дугаар ярусдаг. Не понимаю. Это барашек бид ордаан хүн хоньны арсыг гээд авахар шүү гэдэг нь. Не понимаю. Тэгээд орсоор намдах. Тэгэхдээ би зармын монголчууд тэр юу яана. Юнгад хөөхөд утхын овгоног гүнзгийгээр бодног утхын овгоног юнд бөхөд юнд нэ буряд монголчууд нэ хвээ олдож байна гэжтэй юнд орос хүн дээр дуурна гэжтэй хайдар жангарах пресс конференц дээр ордоор ярьсан чихдэн хүнд нэ ийж бодох байна энэ хүн монгол хүн ирээд ард монгол орос хүн дээр ярьсан юнд орос хүн дээр ярина юнд өөрөнгөө монгол хүн дээр өөрөнгөө аюул дээр ярнаггүй гэж бодгоо байна. Тэрмнэ ихэд гүнзгийгээр бодох байгаа. Тэрмнэ нюргэш мөнөө сагай монголчууд оростой байна. Манай нюрмэ тийм байна. Монгол сарай сэтгэл соёлын оролцож тийм. Тэгээд тэрмнэ манай нюр юнд тийм нюртэй байна гэж тааш бодгоо байна. Зарим монголчууд дээр узрах өөрөдөд яриусахд дэхнэ намаа асуудаг. Чи ямар хүн буряд монгол аюул дээр ярина тийм. Аюун дээр шинэ тэндээ ирхэн монголчууд орсоор ярьж өөдөө чиг яадаг. Тэгэхэд авууж хөхс тийм бүдэд нэ хэдин зүйлсэ хүүгэн их үүднэ жаахан хүүгднэ. Явж хөхдөө телефон утсавад мультфильм насаахад мультфильм насаахад мөнөө сагта буряд монгол хүн дээр буряд аюул дээр 3-4 мультфильм байх. Буряд монголчууд өөдөө хөвнө ороохан. Орос мультфильм аваад буряд сүүлийн үед л хийж байгаа тийм. Тэгээд мне жавахд хаана тийм мультфильм байна. Тийм. Кино тэрднэ YouTube-ээр насаагаад 6 харахад хуу орос хүн дээр. Тэг газаагараад дүүгүр юм дээр бүшинкээ байх. Бүгд орсон. Магазин, аптека. Иш чишээ шат газаад соо хүн дээр хөөрөдөх яриусах гэдэг хуу орос хүн дээр. Хаана бурад хөвөө монгол хөвөө мэдхүү байна. Мэдхүү байна. Тэгээд тэр орчин байхгүй. Тэгээд зарим монголчууд ши юунд орос хүн дээр дуурнаш яриуснавш шинд өрөнгө хөвөө мэдхийвшгэдэ мэдхүү байна. Аюулгүй байна. Тэндэмнэ юм болж байна. Юу болж юм ойлгохгүй тий. Тийм учраас монголчууд бас хайрцангуй эмзэг хүлээж аваад. Яг тэгвэл энэ хүн өөрийнхөө төрөл хэлийг орос хэлнээс дорд үздэг хүн гэж ойлгоод байгаа. Дорд үзсэн биш. Ерөөсөө угаасаа сурах боломж байх, орчин байхгүй гэдгийг ойлгохгүй. Тэгэхээр тэд нар чинь монголчууд юу гэж эхний хэлж хүлээж авч байгаа гэхээр энэ хүн бурайд хүн. Гэтэ энэ хүн бурайд хэлэндээ хайргүй, дургүй хүн. Чиж бодох байх. Тэгж бодчих. Тий.
Тийм учраас тэр чинь их эмзэг хүлээж аваад. Гэхдээ энийг монголчууд ойлгодог болсон цаг харин эсэргээрээ туслахыг бодно. Тий. Бид нар тийм болгохын тулд хүмүүст сайн хэлж ойлгуулах ёстой. Тэгэхээр зэрэг олон нийтийн хэрэгслэр дахиад одоо нэг хэвлийн уран шиг шөө нэг биш 2 3 удаа тийм хийж хүмүүст хүрнэ шүү дээ тийм. Тий. Бид мөнөө гэдэг зарминда өдөршигээд гэртээ ирээд гэр руугаа баяр руугаа ирээд гэртээ ирээд амар унтахсан. Унтахна ингээ уртыг бодрээ хөвтгсөн. Өөрөнгөө аюул дээр монгол хүн дээр буряд аюул дээр саяхнаар хөөрүүлж шүү дээ. Яруулсан шүү дээ. Юм тэгэхдээ бүжээ газагараад кинотеатр тэнд тэрхэн монгол хүн дээр хүм яриасгаж үг гэртээ ирээд орхош газаа гэртээ ороод өдөө тавиад хувцас тавиад орж ирээд за сайн байна уу гэртийн түрүү гар сайн байна сайн ухагш сайн ухаа уугаад сайн уунаш мяхаж хэ хлэмж тэрнээ сайгаагаад за би на орж амархан бүшэ яриасгаа юм бэ тэр ойр зүрээ л гэдэг тэр соёл тохой кино хараад уран сайхан кино хараад нээхэн тохой яриасхыг же байки уже тэр үгнүүдийнхээ авах юм. Тэгээд 100% ийм их юм цаага үгнүүд цаага нэг ихэдээ байгаа нэг 15-20% ашиглан дээ. Бүр ойр зүрээ тэгээд ойр зүрээ яриа гэсэн үг. Ойр зүрээ яриа гэдэг тийм монгол хэлээр бол. Тэгээд миний таны би ном гаргаад уншдаг. Ном гаргаж унших. Ном дээр орой овн үгнүүдийг мэдхүү байна. Унших орой үгнийн таар намдах ном уншиж. Тэгэд трэнэ газаагараад үнтэй яриусах баярч байхгүй тий орчин байхгүй. Орчин байг. Чигэд газаагараад хамгийн хэцүү юу шүү дээ. Хилээг бол хүүхэд бүр их бага насндаа одоо их хилээ сурдаг байхгүй тийм үү? Тэгтэл яг тэр үед нь цэцэрлэг яасл. Бүгд орсоор ярина. Тий. Тэрнээ жаахнаа хойш тэр тархисон мөнөө буухад энийг би ирэх хөвхвэнэ 5-6 жилсо буряд монголчууд аяр монгол би мэдхивэнэ ихэр буряд монголчууд үргэлж байна хөвье өөхдөгөө хэд битгийж асуудал тавьж байна бүдих хэд гэж юм хэх яатай гэж битгийж миний найзнууд миний таны тайраад намайг байна таны түрүүний найзнууд миний таних хүмүүс тийгж боддог болж байна. Сайхан. Тэгээд Монгол карт гэхдээ тэрний миний бодоход маш их бүлэгц болно тийм үү? Тэрний бол тийм бол ингээд Монгол руугаа байнга ирэх боломжтой болчвол эндээ бас тодорхой хугацаагаар ажил хөдөлмөр хийгээд бизнес хийгээд тий. Эсвэл суралцаад явах боломжтой бол хэл амархан сэргэнэ. Тий. Мин ирээд амраад монголчуудаар узаад газа нэг сарын нэг ирээд 5-6 хоногсоо ирээд Улаанбаатар ирээд монголчуудаараа ярилцаад YouTube руу гашхад хөвний ондоо бууд байх. Тийм байна. Тэгээд чихэнд хоногшоод. Тийм байна. Тэгээд тэр овоороо наашаа ирэхдээ буряд аюул дээр ирж энд монголчуудаараа ярилцахад монголчууд буряд аюул мэдхүү байна. Тий. Тэр таваатна бүхэл таваарах саяхан байна. Тий. Тэгэхээр яг хэлний орчинд орно гэдэг бол их чухал л да. Жишээ нь чи өдөр ингээд яаж яхад ор ингээд монгол хэлээ мартсан тэгээд бурайд юм уу халим хүн байлаа гэж бодод. Зүгээр Улаанбаатарт ирээд монголоор ярихгүй. Зүгээр монголоор ярьж байгаа хүмүүсийн дунд ингээд нэг сар зүгээр яваад тэгэхэд биш үү чихэнд монгол яриа аялга хоногшно. Тэгээд тэр чинь бол бас нэг дэвшлээ байхгүй. Дараа нь өөрөөр хэлбэл монгол яриаг шууд л чихчээ хүлээж авна. Дараа нь үгийнхаа утгыг ойлгочиход тэгээ хэл чинь сэргээд ирж байгаа байхгүй. Жишээ нь би жуулчны ажил хийгээл явдаг багтаалаа Француудтай явдаг үлээ. Би Францыг мэдэхгүй. Гэхдээ нөгөө Францууд манай найзууд хэлдэг байхгүй. Пүүжээ бол тагнуул шүү гэд. Яг үгүй зэрэг нөгөө хамт явсаар угаад Франц яриа би өөрөө ном нээж үзээгүй шүү дээ тий. Гэхдээ Франц яриа би шууд ойлгочдөг. Тэднийг юу ярьж байгааг шууд ойлгочоод англиар та нарт их гэж байгаа юм уу? Би тэр чи өгч гэхээр зэгнүүд гайхдаг байхгүй. Чи Францыг мэддэг юм биш үү? Тэгэхээр нөгөө хэлүүлэн тий хоногшоод тэгээд хүм аажмаар тэр ойлгодог болчихдог байхгүй. Эхлээд эхний ээлжинд үгнүүдийг өгүүлбэрээс нь ялгана. Тий. Тэгшин чихэнд ингээл ялгагдаал дараа нь удалгүй утгын
тайлж олон давтагтай тэгэхээр. Чи таандууд Францын кв тийж үзнэ. А манай Монгол хүмүүнд тосомно байна. Бага алитийн байгаа. Алитийн байгаа. Тэгэхээр зэрэг тэрийг зөвхөн сэргээгээд Тий. тэгэл болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг энийг урайдууд маань их хүнд юм гэж болохгүй байхгүй. Угаасаа өөрт нь байгаа. Одоо өөрт нь байгаа тэр бүр генд нь байгаа тэр имийг зүгээр сэргээх хэрэгтэй. Тий, тэгээд л болчих. Чигээд тэр би игээд яадаг юм. Зарминдаа игээд ингэж хөөхөв. Гомдохш нөө нэг таарамжгүй байх. Зарминдаа монголчуудаар уусаад Улаанбаатарт уусгах гэж нэ. Намдыг нөхөн хүн. Ши Оросой буряд. Би хүн Орос буряд. Би Орос буряд биш би Монгол буряд их. Үгүй ши Орос буряд. Би тантай ямар хүн дээр ярьсан юм ихтэй. Буряд нь. Монгол хүн биш үгүй. Тийм хүнтэй уулзах. Тийм хараад янз хүмүүс бол олон янзтай. Тэгээд гайхаад хүний би монголгүй ихэд юм бүшээ. Хэн би ихэд юм. Ши Оросой буряд. Би монголгүй. Гайхаад нэг хүнтэй тийм үү гайхаад. Монголоор яриад байгаа мөртлөөс чи биш гэдэг тийм. Тийм тийм хоно. Энэ урдаан харап тэгээд хүний тандал монголчууд овонгөр хураа тийм. Овгоог намай. Тийм би хүний зэ бүшүүсөөхөн байгаа юм шалдаа гэд. Тэгжээс тараад. Зарминдаа тийм хүнтэй дайрагдах шин. Нэг хүнтэй гэж. Би тийм хүмүүс байга зөндөө байгаа шүү ер нь. Гэтэ одоо сайн муу хүн бол хаан ч биш үү. Тийм. Тийм учраас тэрмнээ юм хашинг түүхий мэдхий байгаад чигж хүмүүгээсгүй л юмд чигж бодно юм шүү дээ. Пропаганда юмд ер нь пропаганда байна. Тэгээд ер нь янзтай хүмүүс бол янз шүү дээ тий. Зарим хүмүүс бол монголчууд уулна ингээд сайн бодох юм бол эндээ ч цөөхүүлээ. Тэнд ч цөөхүүлээ шүү дээ. Монгол хүн бүгдээрээ л ойрхон байх хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл монгол хүн үндэстэн монгол ертөнцийн гэж өөрөө айгүй цөөхүүлээ байхгүй юу? Угаасаа цөөхүүлээ. Зүгээр хамаагүй ингэж хамт шимлэх 10 сая өрөх юм уу тий. Тэгээд яг гээд одоо боломжтой нэгээ цуглаа гэхэд бид нэр 4-5-аас илүү харахгүй шүү дээ. Тийм л цөөхүүлээ байхгүй юу? Тийм байхад бие бинийгаа чи буряд чи халах тий энэ ч их муу яг тэгвэл ингэж хаглан бутрахсан юм чинь ихэвчлэн дотроос биш ер нь холоос гаднаас хийж идэг тэгээ нэгэнт одоо ингэж үргэлж ингэж биенийгаа хуваадаг хүмүүс чинь хоорондоо хизээш эвлэлт нэгдэхгүй тий тэгээ одоо бид нар эндээ чи буряд чи дөрүүд тэгээд ингэж хуваагдаж яхад одоо хоошо Орсын бурядууд маань дотор хуваагдсан явж байгаа тийм ээ. Чи ирэхүүг яах? Чи улаудынхаа хуваагдсан. Тэгээ энэ чинь ингээл жижигрээл хоорондоо таарахгүй, эвлэхгүй тийм ээ. Тэр нэ нутгуудаар байхад тэр бишөө тэр уг гаруугаар тэр хэрэг тэгвэл бүр муу. Одоо тийм трабилизм бүр овгороо хуваагдаад. Тийм маш муу. Тэр бол үндэснийг эвлүүлж нэгдүүлдэггүй, хөгжүүлж дэвшүүлдэггүй ганц хэмжээ дээр шүү дээ. Чи тэр юн дээр манай түүхэн юм байна 300 зүгээс сарна 300 гаруй зүгээс сарна манай буряд монголчуудад энэ байна газрын орсод орж газрын буляжаван буляжаваг дөхөд байна юм нөө орос гүрэндор оровч тэр саха якути арзан тэдэхэнд бие яхуу эвтэй биш байгаад хуу тарж тэдний бөөр нэг нэгээр ингээд авах юм. Аху хамтайгээд хус уураад нэг нёдрогш ингэ байгаа. Орки байгаа. Өрөнгөө тэр мөнөөс тэр өрөнгөө юнтэй байх. Мандат нэгээд мөнөө ийж тавжээ байна ийж бүр. Жаажахан ийж тавж. Тэгээд би тэр таваар тэрний хараад ийж боддог байгаа. Бид нэгээд та харах юм гэж тэгээд хайшин гим сашаа гэж бодсон байгаа. Монгол ирээд монголчуудаар уусаад игээл төрүүшин хүн дээр уусгад юм ах хүн дээр уусгаж хөгд юм их тэр бодогын тааруулгүй би байхаа хайшингээд нэг юм бомдтаа гэж дахиад ишэд явсан байгаа тэгээд энд ирээд гахраа өвтөрний тэр ах хүн дээр ирнэ даваа хад ярусап дигэл төрүүшин хэдин хүн дээр уусаад тийм намд уусгад юм би буряд монгол намд
Чи бурят монгол шиг гээл төршин шиг монгол шиг би гайхаад танад өндө хоо танад хавхан монголчууд аяр монголчууд гэж тэр дөрүүд юм энэ сотны аяр монгол сотны шат тэр тарах гэж байхаа бурят монголчууд хуу бие сох таардаг гэдэг үе буддисны гээл төршин монгол хүмүүс те цаашаа хөлдөн бурят монгол энэ монгол чихэн чимэн үгүй байх гэж хөтөн би гайхаад ямар гоё хүн газартаа ирээд уузааг шивэ тэр нэгэн дүүх гэж тийгээд гайхаад тэрний хөлд намд жанграхнаа монгол картын ажуугаар намтай явуулсан шүү дээ гэдэг их хэрэгтэй ажуу гэдэг явж байгаа тэр ажуу энэ та нарын энэ хийж байгаа ажил бол үнэхээр хэрэгтэй ажил одоо тэгээд бүгдээрээ л халах монгол ойрд бүгдээрээ л одоо бодох цаг л да. Бүгд бодох хэрэгтэй. Бид Монгол гэдэг чинь бид нар чинь нэг л угсааны нэг л одоо хэл соёлтой хүмүүс шүү дээ тийм. Өөр газар тасарсан л болохоос биш. Тэгээ энэ юугаа бид нар сайн ойлгож бие биендээ туслаад хэл соёлоо сэргээх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо Бурядэд монгол хэл байхгүй. Одоо халимгт бол одоо халимг хэлэл хэцүү болсон баг тий. Одоо тэрний дараа Бурядэд бас ингээд ор байхгүй болвол тэгвэл бүргээл монголчууд ингээд нэг нэгээрээ хэсгээрээ одоо бүр хэл соёлыг алдахад хүрж штэ тий. Тэгэхээр одоо энэ сэргээх боломж бол одоо байна. Одоо сэргээж болно. Хэрвээ ингээд сэргээхгүй орох юм бол ер нь их удахгүй штэ. Энд нэг хоёр үе яваал. Тэгээд бүрэн хэл соёл бүрэн байхгүй болно. Эдээс ирэхээргүй алга болох байхгүй. Мөн намдаг жанграх хийж хөлд бүжи хоёуга аван яралцдаг хөөрөлдөж тэгээд хөлд баяр бүжи хоёр хаана орос гүрэндээ уузж юм их ажуух гэж байгаа гэж. Бие бүтгэжгүй байгаа мэдчихгүй тийм. Аяр монголчууд бурят монголчууд хайнайхан 2-3 зүгээ санаа бие мэдрэх явж байна. Тэгээд мөнөө хаана бүжи гэдэг оёр хөөрөлдөд түүхээ хорос бие хорж байдгаа хорж би аяр монгол халимг ошоод ирэх юм. Тухаар явах юм би. Нэхэд аж хөвөө гэдэг ихэр алдаж байна. Бурят монголчууд тохиолдол бүрий ихэр алдаж байна. Тэр юм руу дутуу Москва хотор дутуу байх да. Тийм байна. Тийм харахгүй тийм. Тэгээд ажуу юм халимг бол одоо тасараад их олон жил болсон. Тэгээ Оросын гүнд одоо олон зуун жил тэнцээ байсан тий. Одоо хэл соёлоо аргагүй л алдчихж байгаа. Гэхдээ өөрсдөө монгол гэж сайхан мэдэрч явдаг тий. Тэр нэг гоё тий. Тэгээд одоо буцаад одоо монгол хэл соёлоо сэргээх тэр бодол нь одоо их л сайхан зүйл тий. Та нэ ажгаа явах та. Тий. Орсын монголчууд наашаа ирээ. Та нар амаршаа ирэхэд бовх. Тэг болно болно тий. Болно. Ер нь л одоо ийм л зорилготой хийж байгаа болохоор болно л да. Тэгээ одоо бид нар ч одоо ер нь цаашдаа бол бүхэл монголчууд маань энэгээр одоо ирж иж дараа жилээс тийм ээ. Ирж болно. Бүгдээрээ сайхан монгол хэлээрээ ярилцаад тийм. Монгол соёлтой бүгдээрээ хамт нэг суугаад энд найз нөхөдтэй болоод энд байгаа хүмүүстэй ч гэсэн бас ойлгуулах хэрэгтэй юм. Тийм да. Танай руу чигдээ юу яагаад вэ? Юм нэг шүү дээ. Танай руу чигээ би танай юм юм нэг шүү дээ. Шовон аваажвшгүй энэ унгаачихгүй. Юм танай уцаа дуурдна яхад орхихыг тийм болно тий. За гэж монголчууд Оросын монгол бүхэн монголчууд Бруда шахтай уцаа дуурын дорн орхихыг нааша ирж талд ирж ярилцж танилцж санаа бодлоо хөөрч монгол соёлтой танилцах бүрэн боломжтой шүү. Тэгээ нааша ирж амарж байгааг тий. Хонходод дун завгаад дун хөрөлдөд унзад хөрөлдөд ярилцж байхтай баха. Манай бурят монголчууд Оростой байхын мөндөг хөргөжэний наашин ярилцж Бруда шахад ирж баха манай монгол ертөнцийн бодоо асуудал юм байгаа хонходорог тий. Тэгээ бота бүхэл монголчуудаа бүгдээрэнд нь эндээс
Минь дамжуулъя. Бүгдээрээ сайхан байцгаах болтугай. Жирөө. Хоболтугаар нэгдэж буйвидэ хайртай буй монголчууд. Тэгээд бид нэмнэ монгол таваа аявш уже ирж нёд энержи хавартай аявш уже ирэм продушахта. Моцехор хэнтэй бавуртай даарж байж санцаа ирээ. Снаршахта. Мунаа ба хавар же намар юу заснаар өрөөд ирлээ. Зайг их баярваа. За баярлалаа. За. Тэгээд бүх монголчуудаа минь дамжуулж байна. Баяртай. Баяртай. Баяртай.